За одоо өхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ өдрийн дугаарын зочноор Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрдэмтнийг ажилтан Гончгийн Батболд, Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотын амьтад харгас хэрцгий хамтгаас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн ажилтан Бацхийн Батмөх нар өргөдөн оролцож байна. Та бүхний бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд талархаж байна. Сайхан аварчж байна уу? Сайхан аварчж байна. За өнөөдөр бидний ярианы сэдэв бол одоо Монгол нохой, ер нь нохойны түүхтэй холбоотой, нохойны соёлтой холбоотой юм яриа өрнөн. Ер нь манай судлагдсан нэвтрүүлгийн нэг нийтлийн чиглэл бол Шинжлэх ухааны академиас эрхлэн гаргаж байгаа таны мэдхүйн цуврал номын тухай нэг сэдэв явж байгаа. Энэ цуврал номын 57 дугаарт нь монголчуудын нохой гэсэн ийм хөөрхөн ном гарсан байдаг. Тэр номын зохиогч Гончгийн Батболд байна. Энд хүрэлцэн ирсэн байна. За тэгээд та хоёрын донд би нэг асуулт тавья гэж бодож байна. Ер нь одоо бидний чинь нохойтой нөхөрлсөн түүх хүн хүнд одоо өөр өөрийн дурсамжууд байдаг. Тэгээд та нарын хувьд бол одоо нохой одоо анх нөхөрлсөн тэр үеийн дурсамжаасаа товчгоо уулзахыг би хүсэж байна. За би ер нь багасаа амьтнуудыг хайртай байсан. Багасаа нохойд ижиж эхэлсэн 1992 онд би Албаны нохой дасаг гэж телевизийн нохойн сургуульд байж хат би тэд нохой хөтлөгчөөр анх удаа орж нохой хөтлөгч болж нохойд хайртай ачаалт хөтлийг тэндээсээ суралцж ямарваа нэг хүүхэд багасаа эндэнтэй харьцаж эхлүүлэх тийм зөөлөн аятайхан тийм сэтгэлтэй болдог гэж би боддог. Би нэлээд хэдэн жил цагдаагийн нохойн сургуульд нохой хөтлөж байсан. Ер нь бол нохой гэдэг нь тийм л их сайхан хүнд нөхөрсөг ийм амтэн гэж дандаа би бодож байдаг. Хүн болгоод өөр өөрийн дурсамж байж байгаа. Батболдын хувьд би ч одоо энэ хүүхд байхасаа одоо хүртэл гэх юм уу энэ нохойд хичээж байгаа. За одоо бас нэг Монгол гар нохой хичээгээд байж байгаа. За ер нь бол тасралтгүй нохойд хичээж байгаа гэх юм да. Тэгээд мэдээж нохойг бол одоо хайрлж хүндлэх юм бол маш их байгаа. За ялангуяа одоо нохойд хайртай болсон гэх юм бол хүүхд байхад одоо хөглөөрт сургуульдаа гараад явахд одоо гэдэг юм. Манай ангийнхны одоо бүгдийн гэх юм да бүх нохой сургуульд хурж ирдэг байсан тийм. Энэ бас хамгаалтын шинжтэй. За ер нь бол хичээл дарахад бараг байж байгаа тосоод байж байдаг бас нохтой байсан ч гэдэг юм тийм. Ер нь бол нохой бол хүнд одоо хилгэмсүү амтан гэдэг бол хүүхд байхасаа мэдэрч өссөн. За ер нь их сайхан буянтай амтан гэж бодож явдаг байгаа. Би бол хөдөөний хүүхд учраас нохойны тэг орхон байсан байх л да. Тэг яг нохойд хайртай болсон бас нэг дурсан санагдчихлаа. 1963 оны үед гарсан байхад толбот хэвс гэж нэг кино гараад тэрэн дээр одоо нэг хөөрхөн гөлөг тэр нэг хүүхд хоёрын тухай гардаг нэг тийм кино. Тэр киног үзэж бас их нохойд ойр дотн болсон байх гэж ингэж бододгийн. Тэгээд хоёрдугаар ангийн хүүхд яг Завхан аймгийн төвд сургуульд байсан. Тэгээд имэтэйгээ байсан. Тэгээд хичээлээсээ жигэгийн ташныг зүнхээ шийд чалгараа явдаг байсан байгаа. Жигэ гэдэг нэг тийм олон гөлөгтэй тийм жингэр байсан. Тэгээд тоглодог байсан шүү. Хүн болгон тийм нохойтой нөхөрлсөн ийм сайхан дурсамж байх юм аа. Тэгээд Батболдоос би бас юм тодруулж асууя. Монголчуудын нохой гэдэг энэ цэнхэр ном байна тийм ээ. Энэ номын зохиогч энэ номыг бичих болсон шалтгаан юу юм? Энэ номоор яг юу хэлэх гэсэн юм бол зохиогч юу вэ? За ер нь бол яг өөрөө нохой их сонирхдаг. За тэгээд сурж явах хугацаанд гэх юм уу тийм. Одоо энэ түүхэнд холбоотой гарч байгаа нохойн одоо сурвалжийн мэдээ зэргийг бол цуглуулдаг байсан ба. Тэгээд зураг одоо түүхэн одоо боловсруулалтаас гарсан нохойтой холбоотой олдрууд ч гэдэг юм. Ер нь яг битүү хүндээ бол яг нохой зориулсан ном бичнээс бодолтой байж төгсөн.
2012 онд одоо Монголын нохоо судлалын холбооны залуучуудтай танилцаад за тэгэхээр эднэр бол за Монгол нохоогоо одоо ингээд дэлхийн нохоон одоо үйлдвэрт бүртгүүлэх шаардлагатай байна. За тэгээд бүртгүүлэхэд одоо хэд хэдэн шаардлагууд байдаг. За тэрний нэг нь бол ялангуяа за энэ Монгол нохоо одоо үнэхээр Монгол нохоо бол одоо ямар нэгэн түүх байна уу? За ард түмэнд хижээдэг уламжлал байна уу ч гэдэг юм. Иймэрхүү нэг бас шалгуур үзүүлэлтүүд байдаг юм аа. Тэгээ энд ингээд зориулсан нохоон түүхийг одоо бичиж өгөх боломж байна уу гэсэн байгаа. За тэгээд өөрийн бас битүүхэн бодож явсан юутай зорилго нийлсэн учраас за бас Монгол нохоогоо дэлхийн одоогоор одоо 360 орчим үйлдвэрүүд бүртгэгдээ таад бас нэмж одоо оруулах гэдэг бол бас сайхан үйлс ингээд. За тэгээд энэ одоо монголчуудын нохоон одоо хэдийгээс гаршуулсан. За энэ нохоо одоо монголчуудын түүхэнд одоо ямар үед тэмдэглэгдтiin те тэр талыг одоо ингээд цоглуулж юм бол ингэж гарсан байгаа. Ер нь яг Монгол нохооын сая ярьсан энэ түүхшилсэн судалгаа ер нь хэрэг байдаг юм бол бичгээд үү? Ер нь өмнөх судалгаанууд уу? Мэдээж байлгүй яах вэ? За яг энэ түүхээр ингээд энэ бол нэг Монголын чулуун засгаас авахлаад өнөө хүртэлх одоо ерөнхийдөө бол нэг дор батсан юм хэвээр. Судлаач нар бол тухайн яг өөрсдийн чиглэсэн чиглэлээрээ бол одоо бичсэн байдаг. За бүгдийг яг нэг дор нэмэгдэж байгаа. Жишээ нь бол одоо Монголын нохоо сургалтын газарт одоо өөрсдийн одоо хэдэн оноос одоо албаны нохоо үсгэж үржүүлсэн ч гэдэг юм уу тийм нохтыг бичсэн тохиолдол байна. Өшөө бас нэг Цэвэн гэдэг нэг хүн байна. Монгол нохоо гэдэг 1960-аад онд бас Монгол нохоон талаар тэр хүн бол одоо мал эмнэлгийн чиглэл хүмүүс байна. Тэгээ нохоон бас нэлээд Монгол нохоон талаар бас нэлээд бичсэн зүйлс байдаг. За энэ бүгдийг бол эмхтгэхэд дээр нь одоо яг Монголын түүхэн сурвалжуудад за хөрс цэргэлтэй орны түүхүүдэд Монголын нохот одоо ер нь яаж тэмдэглэгдсэн байж гэдэг юм тийм. Тэгээ давхар нэг бод зорилго агуулсан. За энэ ном болохоор чулуун засгаас авахад өнөө хүртэлх яг Монголын одоо эзэнт гүрнүүдийн нөгөө он цагийн эхлэх байгаа шүү дээ. Тэрэн дээр нааж өгöd. За одоо хүүхдүүд одоо яг түүхийн ном уншихлаар жаахан бас сонирхолтой хүүхдүүд жаахан урт санагддаг бол нохоо сонирхдаг хүүхд энэ номыг уншаад дуусснаар бол давхар бас Монголын түүхийн он цагийн үечлэлийг бас давхар авах юм хоёр зорилго агуулж утсан. За Батмөхөөс ясуя. Одоо яг өөрөө чи ажиллаж байгаа тэр нийгэмлэгийн тухай ер нь товч танилцуулах юм сайн байна. За одоо миний ажилчгүй байгууллага бол альва амьтдыг хайрлан хамгаалах гамшигт өртүүлэхгүй талаас гудамжинд зэрлэг залбин явах талаас ерөөсө бүгдийг хамгаалсан байгууллага. Тэгээд манай байгууллага бол нохоо муур ерөөсө тэр амьтдыг өсгөн хүмүүжүүлж одоо айлуудад өөрчлүүлдэг байгууллага байгаа. Тэгээд яг л хүүхд авч байгаа юм шиг өөрчлүүлнэ. Тэгээд тэр авсан эцэд бол ерөөсө тэр амьтдыг ерөөсө амьтын нохоог бол амьтын гэж үзэхгүй яг өөрийн хүүхд шиг өсгөж хүмүүжүүлдэг тийм байгаа. Америкт ямар нэг нохонд орчоод хүүхд годомчонд гүйж ягаад очиад тэврээд ав. Тэр нохоо тэр хүүхд рүү хизээж дайрдгүй. Тийм догшин тийм ааштай тийм нохоо ерөөсө байхгүй шүү. Манай тэр. Тэгээ манай байгууллага сар болгон амьттай хайрлыг гэсэн юм зүтгэл гаргадаг юм байгаа. Нохоонд хайртай хүм болгоо. Ялангуяа би энэ өдөр зургтын нэвтрүүлэгт нохооны тухай ярьж байгаа болохоор нохооны хоёр юм сэтгэл авчирсан байгаа. Тэгээд нохоогоо хайрлая гэдэг үзнээс нохоондоо дандаа нэг юм гутлан өмсүүлж явуулдаг. Хөр юм байна. Энд одоо хоот тийм нохоогоо хөл нөвцгөө явуулахгүй гэсэн үднээс юм бойдог өмсүүлж явуулдаг. Тэгээ манай байгууллага ерөнхийдөө 2030 он хүртэл сая гаруй нохоог ерөнхийдөө хамгаалтанд авна гэсэн тийм зорилготой байгаа. Тэрийг улсуудад өөрчлүүлнэ.
ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээ танаа байгууллагын шинээр болохоор Сан Франциско хотын амьтдад харгас хэрцгий хандгаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг гэж байгаа юм тийм ээ. Тийм. Тэгээ энэ нэр нь хүртэл энэ айлд үрчлүүлсэн нохоог манай байгууллага бол 3-6 сарын дотор заавалчгүй ирэж шалгадаг. Ямар байдалтай амьдруулж байна, хоолунд нь ямар байна. Тэгээд жоохон таарамж муутай амьдруулж байвал манай байгууллага эргүүлээ буцаагаад хураагаа авчихдээ. Бас нэгэн би бас очиж үзэж байсан л да танаа байгууллага. Тэгээд би бас энэ нохоо сонирхож байгаа Монголын залуучууд хүмүүстэй бас нэг явж одоо ийм хэлбэр рүү орох юм байна шүү гэж тэр соёлыг бас ямар нэгэн хэмжээгээр одоо хүрэх юмсан гэж бас бодож ирсэн шүү. Тийм учраас өөрөө чинь одоо өрсөн. Тэр танилцуулгынуудыг үзэж байх чинь тэр нийгэмлэг бол нэлээд тийм олон жилийн түүхтэй ийм байгууллага юм байна л шүү дээ. 1868 онд анх байгуулагдсан түүх нь болохоор нэг одоо эзэнгүү явж байсан нэг хаягдсан нэг 2 гахааг одоо нэг хэдэн 2 хүн аваад тэрийг одоо арчилаад эндээс нэмэгдээ цаашгаа өөр нийгэмлэг болж өөрсөн тийм ашигын бас ийм байгууллага юм байна лээ. Америк нэгдсэн улсын хувьд бол хамгийн том энэ чиглэлийн байгууллагуудын нэг. Тэгээ хаягдсан амьтдыг хамгаалах чиглэлээр бол их олон ажил хийдэг. Энийг бол Монголын энэ нохоо судлалын холбоо, Монголын энэ нохооны чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс эдэртэй холбож өгвөл бас их нэмэгтэй юм болов уу гэж би бодож ирсэн шүү. За энэ монголчуудын нохоо гэдэг энэ номон дотор бол нэг гоё өгүүлбэр байна лээ да. Нохоо бол хүн төрлөختөнд бэлгэлсэн хамгийн том бэлэг юм а гэж судлаач маань бичсэн байсан. За энийг жоохон дэлгэрүүлээд яривал сонирн байна. Ер нь хүн төрлөختөн нохоо одоо анх гаршуулсан хөгтөн амьтны нэг нь одоо нохоо гэж үзэж байна тийм ээ. Энэ чиглэлээр энэ яаж гаршуулсан хэдэн үед байсан. Ялангуяа Монгол газар нутагт энэ нохоон гаршуулсан түүх бол нэлийн эртний түүх баг. Магадгүй одоо зарим талаар анхны тохиолдол байсан байж магадгүй гэсэн юм таамаглалууд байгаад байна шүү дээ тийм ээ. Тий. За ер нь яг энэ үгийн тухайд бол за энэ номыг бол бичиж байхад хүн төрлөختөнд ер нь нохоо ямар их ач тус хүргэсэн тийм. Энэ одоо зүйлс одоо бас алхам тутамд одоо мэдэрдэг тийм үү. Тэгээд бодож байгаад нэг юм ямар ч тасан хот зориулсан нэг юм үг хэлэх шаардлагатай гэж бодсон. За энэ юунаас үүдэлтэй гэх юм бол за ер нь хүн төрлөختөн бол анх одоо юу гэдэг төвөрлөх, аж ахуй эрхэлдэг одоо ер нь жоохон болохтой зэвсэгтэй тийм анх чулуунцэг эзэмшээд байж хахад за ер нь бол энэ бас хүн төрлөختний товчтой хөх гэдэг нэг за зохиогч тэрэн дээр бол хүн төрлөختөн бол анх одоо ан хийж чаддаг байсан. Араатай амьтдын унгасан одоо сэг зэмбрээр нөхөд хооллох маягтай. Тэднээсийн одоо үлдээсэн зүйлсээс одоо энэ уургийн одоо анхны одоо мах цахыг одоо олж идэх. За ялангуяа том одоо унгаад орхисон амьтдын чөмгийг таших зэрэгээр бол анхны одоо энэ мах уургийн чиглэлийн хэрэгэлдэг байжээ гэсэн. За энэ зэрэгээс ингээ харахад бол за хүн бол чулуунцэгтэй болсон ч гэдэг юм уу. За сүүлд ингээ хөргөлийн үе рүү шилжлээ гэхэд анх одоо ер нь бол Монгол дэлхийн түүхэнд бол хүн төрлөختний хөгжлийг бол нум сумтай болонгуудаа нэлээ өсрөнгөө хөгжсөн гэж үздэг байгаа л да. За тэгвэл яг хамгийн анхны одоо чулуун зэвүүд одоо чулуунцгийн дунд үед гарч ирдэг байгаа. Одоо бас 40 мянган жилийн тэртээ гэсэн. За энэ үед одоо анхны ном гарлаа гэхэд бол мэдээс хүүхд байхдаа бол бас нэг өөртөө ном хийж тоглодог байсан. За тиймэрхүү маягтай хэрэг гарч ирсэн ном бол одоо хөнөөх чадвар хэр байх вэ гэдэг юм тийм. Ер нь бол яг энэ анхны одоо хүнсэнд одоо эхлээд бол шууд нохоо гаршуулдаг байх. За чоноог бол гаршуулж эхлээд за энэ хурдан амьтдыг хөөлгөж одоо ер нь бол чон хүний одоо хавсарсан ангийн арга эхэлж. За нум сум бол юунаас болж байгаа үүссэн бэ гэхлээр за нохоо гэлээ гаршуулж за чоныг гэлээ гаршуулж за энэ гарсан амьтан бас одоо амьтантай ноцоод эхлэхэд энийг гэмтээхгүй салгаж авах хэрэгтэй болно. Хүн бол одоо улаан гараараа тамчих нь өөрөө бас бэртэх магадлал өндөртэй учраас алсын тусгалгүй одоо нэг тэгтээ яг нэг ойрын зайд эхлээд харуулж эхэлсэн болов гэсэн энэ одоо
саналыг дэвшүүлсэн байна. Тийм учраас ер нь бол нохоотой болсонгоор бол хүн бол өдөр тутмын хүнсэнд санаа зовоодохгүй. За ерөнхийдөө бол хүнсний нөөцтэй болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол завтай болж эхэлж байна гэж бол үзсэн байгаа. Тэгээд цаашдын одоо шинэ зэвсэг одоо шинэ дэвшлүүдийн одоо сэтлүүд одоо үүсгэхэд бол нэгдэж хүнсний хангалттай байдлаас үүсч эхэлсэн болов уу гэсэн иймэрхүү хандж байна. Тэгээ монголчуудын нохоо гэдэг энэ номыг үзэж байхад олон зүйл надад бодогдсон л доо. Үнэхээр сайхан нэрийн хийсэн судалгаа байна лээ. Оны өмнөхөн шиг санагдаж байна. Нүүдэлчтэй нохоо гэдэг сэдвээр өөрөө лекц уншиж байсан тийм ээ. Тэр лекцэн дээр бол би 2 дэвтэр бүтээлэхэд байгаа танилцуулъя гэдэг ярьсан энэ номын задраагаа ярьж ирсэн. Тэгээ номыг бичих болсон шалтгаан бол олон улсын нохоо судлалын холбоонд Монголын нохоо судлалын холбоог холбох энэ тулд тодорхой судалгааны стандарт одоо юу гэдэг төвчлэн судалгаа хэрэгтэй байсан гэж энэ дэр бичсэн байсан. Энэ чиглэлээр одоо энэ олон улсын нохоо судлалын холбоотой одоо ямар харьцаа холбоотой байна? За одоо манай Монгол судлалын холбооны залуучууд бол за дотроо бол нэг Монгол банхар за бас Монгол тайг гэдэг одоо энэ хоёр нохоо одоо төрийн бүсдийн байгууллага байна л да. Холбооны яг доор. За энэ холбооны залуучууд бол шууд одоо ингэ нохоо бүртгүүлэх гэхлээр бүрдгчдэг. За ер нь бол нэг 10-аад жилийн хөтөлмөр шаарддаг юм. За энд бол залуучуудын одоо ярьж байгаагаар бол энэ Монгол ноход бүгд одоо паспорттай болж эхлэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд 10-аад жил шаардж байгаа учир нь юу гэхээр за 10-аад жилийн өмнөх нохоо за өнөөдрийн нохоо хоёрын зүс хуурахгүй байх хэрэгтэй. За ингүүл бас нэг уугуул үйлдвэр гэдгийг баталгаа болд юм байна л да. Тэгэхээр хугацаар хоёрдугаарт улс нь өөрөө зөвшөөрсөн байх хэрэгтэй тийм л да. Тэгээ энэ жил болохоор нөгөө Монголын улсын стандарт хэмжил зүйн алба байгаа шүү дээ тийм. Тэнд бол Монгол нохоо бол ямар ч гэсэн стандарт хэмжил зүгээр. За Монгол нохоо бол одоо өндөр нь ийм байх хэрэгтэй, ер нь ийм байх хэрэгтэй, эм нь ийм байх хэрэгтэй гэдэг стандарт хэмжил зүйд баталгаажуулаад авсан байна. Тэгээд ер нь бол бас нөгөө нохоо холбоонд бүртгүүлэх ажил яваад байгаа юм да дэлхийн. Тэгээд ард түмэн бол бас өөрсдийнх нь нохоог хүлээмжшүүлж явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд дээр нь бас энэ түүх нь байх хэрэгтэй. Тэжээдэг уламжлал нь байх хэрэгтэй. За тэгээд нохоо өөрийнх нь бас характер судалгаа байдаг юм. Тэгээд биологийн талын судалгаа байдаг. За манай биологи хөрөлнгийн лав сүрэнгээ залуу бас одоо яг биологи чиглэлийн судалгаа цусны шинжилгээнүүд нь яг хийгээ явж байгаа. За өөрийнх нь бас энэ одоо нохоон ясны буснаас гарсан одоо нохоон яснууд дээр өнөөдрийн нохоон ясны одоо өөрчлөлт байгаа хэсгээр бас одоо энэ палеоантропологийн зоологийн судалгаа хийдэг байгаа. Энийг манай хөрөлнгийн судлаач Мандах гэдэг одоо хүн бас хийж идэг байгаа. За энэ одоо бүх судалгаанууд ингээ нийлээд за энэ нохоо бол ийм түүхтэй. За өнөөдөр бол ингээ үйлдвэрээ ингээ хадгалаа явж байгаа. За дэлхийн одоо 400-аад одоо юу гэдэг нохооны үйлдвэр дотор бол байх ёстой гэсэн одоо энэ бүх баталгаануудыг одоо бэлдээд явж байгаа. Тийм ажил. Энэ дэр бол ягаах ч юм л да одоо ингээд нохоо гарч болсон түүх тэр тусмаа төв хасаад монголчууд нохоо гарч болсон түүх бол эртний түүх байгаа гэдэг хэдэн 10,000 жилээр хэмжиж тийм ээ. Гэтэл энэ одоо олон улсын нохоо судлалын холбоонд бүртгэлтэй байгаа 400 гаруй үйлдвэрийн дотор энэ Монгол нохоо үйлдвэр ороогүй байдаг тийм ээ. Энэ бол одоо юу ч гэж хэлэх юм бэ? Надад бол жоохон харамсалтай санагдаж байна. Гэхдээ энэ орон зайг нөхөх гэдэг энэ эрдмийн ажил хийгээд ингээ явж байгаа хувьд бол одоо өрччин танаа хамт олон дээр нохоо судлалын холбооны хандлалд баяр хүргээл зохилтой санагдаж байна. За энэ үний нэг том ер нь нохоо гэдэг бол хүн гэдэг амьтан байгальтайгаа харьцах, байгалаа хайрлах, байгалаа танин мэдэх нэг том амьд судлагдах, нэг том амьд судар бол нохол болчиход байна л да. Тэр үний нэг том жишээ бол тэр Сан Франциско хотод байгаа тэр энэ амьтдад харгас хэрцгий хамтгаас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн энэ үйл ажиллагаа гэж би бас бодож байна. Энэ нийгэмлэг дээр би очиж ажил амьдралтаа нас танилцаж Батмөгдүүгийн буйнаар нэлээд сайн үзсэн. Тэгээд надад төрсэн сэтгэл болвол ер нь одоо Монгол нохоогоо хайрлах, хамгаалахын тухайтад тэгээ энэ үйлдвэрийн яг одоо уг язгуураар нь хадгалахын тухайтад ер нь энэ төрийн бодлого хэрэгтэй юм байна.
олон түмний дэмжлэгч хэрэгтэй юм байна гэж ингэж ойлгосон. Энийг ойлгохын тулд бол ялангуяа энэ суурин иргэншилд амьдарч байгаа шин залуучуудын хувьд бол энэ нохоо гэдэг амьтны хүнтэй харьцаж байгаа энэ өмнөх түүх одоогийн байдлын юм дээр нэлээд тийм сурчлага хэрэгтэй юм болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгээд түрүүн Батмаг хүмүүс ярьлаа тэр нийгэмдгийнхээ тухай. Тэр алсын хараа 2030 он гэдэг сүүлийн 10 жилд бол 5 сая амьтныг хамгаална гэж байгаа. Сая арга ярьж ийцээ сая бол нэг жил ихлээ одоо сая гэж ярьлаа тийм ээ. Энэ дотроо ингээд харж байхад жишээлбэл үрчлүүлэх гэхэд л одоо 40 мянга тэгээ амьтдын эмнэлэг хорогдох газар аюулаас хамгаалах амшиг гэдэр гэл ингээд бүр нарийн төлөвлөсөн байна л да. Тэгэхээр энэ бүхэн бол хэрэгжих нь бол ойлгомжтой юм. Энийг хэрэгжүүлэхэд бол ер нь жишээлбэл сайн дурынхны хөдөлгөөн өдрийг дэмждэг юм байна шүү дээ. Тийм. Энэ талаас сайн дурынхны амьтан тайртай хүн болгон өөрийнхөө ажлын зав цагийг нэг өдөр орхиж манай байгууллагууд дээр ирж үнэгүй ажиллаж өгдөг байгаа. Тэр нэг өдөрт бол нэг 500-аас 600 мянган хүн ирж бидний байгууллагад тусалдаг байгаа. Ямар нэгэн энтитийн хоол хүнс бүх юмыг өөрсдөө худалдаж авчирч бэлгэлдэг байгаа. Их том ажил шүү энэ бол хувийн хувьд. Амьтан тайртай хүний хувьд бол. Тэгээ манай байгууллага бол яг нохооны талаар би ярьж байгаа юм чинь нохоог бол цэвэр цусны үйлдвэрийг хадгалахын тулд манай байгууллага дотроо маш том эмнэлэгтэй байдаг. Тэгээд нохооны цусны гэнийг алдагдуулахын тулд манайд одоо тодорхой хэмжээгээр амьтдыг бол тодорхой хэмжээний мөнгөөр зарж борлуулдаг байгаа. Энэ дотор ерөөсөө дахиж үржих боломжгүй болгож тэр усууд сардаг байгаа. Яагаад гэвэл энэ яг тэр амьтны өөр их нь цэвэр цусны байдлыг алдагдуулахын тулд ингэж зарж борлуулдаг байгаа. Би бодохдоо Монголд бол нэг ихээс гарсан гөлөгнүүд усад хуугаад аваад явцдаг. Тэг хизээ хойно том болсон хойно нэг цусны ойнохоо хэлдүүлээд дундаас нь гөлийг зараад идэг. Энэ асуудлыг л одоо манай Монгол нохоо нийгэмлэг одоо зогсоох хэрэгтэй байна. Би тэгэж хөвдөө бодож байна. Тэгээ нийгэмд өдөр эмнэлгийн үйл ажиллагааг харж байхад энгийн үзлэг хийж байна тийм үү? Тэгээ вакцины дарилга хийж байна. Он шинжилгээ хийж байна. Бүр шүдний үзлэг хүртэл ингэ хийж явах юм. Тэгээд эмчилгээ яаралтай туссан өдөр ингэ үүш яг л одоо хүнд үйлчиж байгаа юм шиг. Ер нь одоо нохоог бол хүн чиж үзээд байна да. Ерөөсөө амьтан гэж үзэхгүй байна. Энэ чинь хувь хүн өөр дөр авсан бол тэр хүний хүүхэд. Шилээ танаа өөрөө одоо нэг нохоо өдөндөөс өргөж авлаа гэж боддог тийм ээ. Тий. Тэгээд миний Бацхийн Батмгийн Джонни миний хүүхэд. Тэрийг бол ерөөс Америк даяар Батмгийн хүүхэд гэж хүн болгон харна. Тэгээ манай байгууллага гөгшөрсөн нохоонуудыг асрамжийн газартаа гөгшөрсөн нохоо гэрээ эзэн тэжиж чадахгүй болоод одоо гөгшрөөд эренгүүд нь шууд асрамжийн газар авч өгчдөг. Тэгээд гэр бүлийнхэн аял зугаалгаар явал нохоогоо яах вэ гэдгийг асуудал маш тулгардаг. Манайх тэр нохоо үлээж авдаг очил бодолтой. Нохоо гэдэг чинь ерөөсөн нохоо талаас нь харахгүй, дандаа хүн талаас нь харж байгаа байхгүй. Баталтай Монголд ч гэсэн одоо ийм эртний ясан иншаал байсан тийм ээ. Нохоог бол өөрийнхөө ам бүртгэж авдаг. Энэ чиглэлээр уламжлал талаас нь тодруулж ярих уу? За ер нь нүүдэлчтэй нохоог бас хүний зэрэгтэй авч үзэж байгаа юм л да. За одоо яг сүүлд нь Монгол нохоод хичээжсэн уламжлалаас харж байхад бол одоо ч гэсэн байгаа зам бол өрхийн гишүүнд тооцдог. За нохоогоос хүнжилж үзнэ. За энэ бас бүр хүнүүгүй эхэлсэн шинжтэй байна.
За бууж оршуулганд бол эзнийг нь дагалдуулаад одоо оршуулж байна. За энэ бол арай эрт үедээ бол за хаад язгууртан нас ороход одоо зарц боод зэргийг дагуулж одоо оршуулдаг байсан гэсэн одоо юм амаа яриануд байдаг шүү дээ. За энд хүмүүгийн яг энэ дурсгал зэрэг харахад бол илүү хүнч одоо хүн дагалдуулахаас илүү нохоо дагалдуулаад бас ингээд хүнчилж үзэжсэн байна гэсэн тийм үзлүүд бол байгаа. За ер нь бол одоо ч гэсэн сар шинээр битүүнд тий нохоогоо гэр бүлийн тоонд оруулж даатгах, битүүний хоолооход тэр заавал хувааж идэх тэргээд тэгэл ер нь бол одоо нохоо бол гэр бүлд одоо яг гишүүнээрээ л бас байгаа. Тэгэхээр энэ бас нүүдэлж тусан нохоог хүнжилж үзэх бол үзэл маш эртнээс бас байсан гэж бодож байгаа. Тэгэхээр ялангуяа Монгол нохойтой холбоотой монголчуудын олон сайхан уламжлал бас нэлийн алдагдах, зарим нь мартагдах ийм байдал руу орж явах шиг байна тийм ээ. Энэ чиглэлээр одоо яаж сэргийх ёстой, ямар заншлын зайлшгүй хадгалж явах ёстой юм гэдэг чиглэлээр. За яг хоо энэ бол суурин газар дээр бол яг энэ заншлууд бол алдагдаж байна л да. За мадлаж чухуугаа яг эрхэлж байгаа айлууд донд бол нохоттой холбоотой зан үйлүүд бол маш сайн хадгалагдаж байна гэж хэлж байгаа. За яг суурин газар бол мэдээж эзэнгүү нохоо бас ихсдэг учраас эргээд нөгөө нохоо одоо эзэнгүү нохоо хүн анураа халддаг учраас энэ бол аюултай зүйл гэж одоо хүмүүс үзээд бас зарим хүмүүс нохоо дургу болох ч гэдэм юм те. За орон нутагт бол яг аж ахуйд бол нохоо бол маш шаардлагатай учраас тэнд бол нохоог хайрлах эрхэмлэх зан үйлүүд нь за ураад ирсэн нохоо энэ нохоо бол одоо сайн ч гэдэм үү бэлгшээлт нь байна. За ялангуяа мал аж ахуйд бол нохоо бол одоо маш олон зүйлүүдэд одоо ашиг тустай харагдаж байгаа юм л да. За хангаан амьтнаас одоо хамгаалахаасаа гадна за ямар нэгэн одоо үгдийн үнэ туглаагуулах, адуу туглаагуулах зэрэг дээр бол буцаагаад одоо тугал унгыг авахын тулд нохоотой холбож уяад тэгээд нөгөө унгыг нь зодж байгаа юм шиг одоо дүрмөр өдөө үзүүлэхлээр буцаагаад унгаа авдаг моддаг гэдэг. Мал аж ахуйд бол нохоотой холбоотой зан үйлүүд маш их байна. Тэгээд айлууд бол тэрийг бас нэлээд одоо ч гэсэн хэрэгжилж байгаа нь бол анзаарч байна. За ялангуяа Хосотны зүүн идэ тайлангуудаас харж ахад сонин бас одоо зан үйлүүд байна. За жишээ нь хүүхэд тогтдгоо айл бол бас одоо нэг нохоогоор домнох ч гэдэг юм уу. Эсвэл нохоо нь хүчээд идэг айл босгон дээрээ хадаас хадаж нохоогоо одоо гацалж авчулдаж яах гэсэн санаатай ч гэдэг юм те. Энэ хүү зан үйлүүд бас байна. Тэгэхээр бол яг хоо суурин газарт л жаахан алдагдж байгаа болохоос биш ер нь бол орон нутагт бол гайгүй сайн байгаа. Энэ нохоо ер нь нохоог арт мөн гэж юм байдаг юм уу улсорн? Бараг үгүй ах тийм ээ. Ер нь бол байхгүй бах. Энэ бол улс болгоно нэг өөр өөрсдөө гэсэн нохоотой байгаа. Тэгвэл яг манай Монгол нохооны хувьд бол маш эртний үйлдвэр. За одоо энэ бүртгэгдээд байгаа 400 гаруй үйлдвэр дотор бол бараг 80% нь бол нэг 200 300 жилийн түүхтэл одоо яг селекцээр гаргаж авсан. Одоо тэр нохоо нэг янз бүрийн ааш авирууд нь одоо байхгүй одоо яг юу ч тийм хүмүүгээр одоо селекц маягаар гаргаж авсан нохотоос нэлээд олон мэдээ. Монгол нохоо ерөөсөө гайхамшигт юм хостаас ялгарах онцлог бие даасан үйлдвэрийн хувьд. За одоо бол яг нөгөө нохоо холбоонд одоо тэтгэлийн холбоонд бүртгэхийн тулд одоо энэ нохоонд яг судалгаа хийж байна л да. Тэгээд ер нь бол мал аж ахуйн нэг за нэрийн самтгай нэг доктор байсан. Тэр бол нэг 10-аад Монгол нохоог авч жагаад гүлгөөс нь тийчээгээд тэдний зан авир дээр одоо судалгаа хийгээд докторын зэрэг хамгаалсан гэж би сонссон. Яг судалгааг нь бол олж уншааг байгаа л да. Тэр хүнээс харахад бол за Монгол нохоо одоо юу гэдгийг бие хамгаалах чадвар, за одоо хүнд үйлчлэх одоо юу, за хідэн команд одоо сурах дэтэл боломж байна тий. Хүнд хариу үйлчлэгч байх. Тэргээд тэрэн дээр нь судалгаа нохооны стресс, сэтгэл зүй тэргээд нарийн судалгаа хийдэг юм лээ л тий. Тэгж докторийн ажлаа хамгаалж ирсэн сонсон. Тэгэнгүүт энэ бүтээл бол эргээд дэлхий дээр байгаа тэр бусад нохоонуудтай гүйцэтгэх чадвар одоо ялангуяа нэг
хил гайл дээр нөгөө үнэрлэх чадвар модроор нөгөө нохонуудыг ажил авцруулдаг шүү дээ. Тэр гүйцэтгэл дээр хэр байна ч гэдэг юм. Тэгээд жил болгоно нөгөө нэг Монгол нохоо болон тайга нохооны хооронд тэмцээн болдог байгаа. За энэ тэмцээнүүд төр дэлхийн нөгөө нохоо холбооны шүүгчнэр ирж жил болгон шүүж идэг. За энэ нь болохоор өөрөө бас эргээд энэ нохоо одоо бүртгэгдэхэд чухал үүрэг болно гэдгээс тэр гадны шүүгчдийг урьж энэ тэмцээн оролдооноос шүүлдэг байна. Тэгэхэд бол тэр гадны нохоо холбооны тэр залуучуудын ярьж байгаа бол гадны шүүгчд энэ нохооны зуултын зөв байгаа байрлал бол маш эрүүл. Нөгөө селекцээр ч гэдэг юм замын донд гаргаж авсан нохтын одоо тэр 90 ам дээр гажигтай байдаг юм л. Тэгвэл Монгол нохоонд бол ямар нэгэн тийм үнэр танаар алга. За тэгээ ер нь бол одоо байр савнд хичээгт ч юм уу бие авч явахдаа ер нь худан нийгэмшиж байгаа тэр маш олон даваа талууд байна гэж бол гадны судлаач бас үзээд байгаа. За зан заншилттай холбоотой ялангуяа танай нийгэмдгийн тухайтад энэ нохоог хайрлахын үзлийг сурсчлах, нохоо хайрлах үзлийг, соёлыг хэвшүүлэх чиглэлээр одоо ямар ажил зохион байгуулж идэв юм бол? Манайхаа ерөнхийдөө бол бас дотор том нохоо сургалтын том 3-4 заалтай. Тэнд бол нохоог мэрэгжлийн улсуудад сургаж байна. Нохоог бол ерөөсөө хүнлөө дайруулдгүй энэ талаас нь ерөнхийдөө их маш их сургалт явуулдаг байна. Нохоо бол ерөөсөө хүнлөө дайрж хүн хадсан гэсэн тийм ойлголт байхгүй болохын төлөө тиймэрхүү сургалт маш их явагддаг. Ийм байгаа. Энэ шил Сан Франциско хотод бол юу яадаг ер нь тийм залбир нохоо гэж байна. Ер нь гудамжинд залбир нохоо гэж ер байх. Нохооны энэ бүртгэл юмнууд нэлээд сайн байдаг бол та юм тийм ээ. Одоо нохоо чи ерөөсөө яг авж байгаа юм бол гэр дотор л ерөөсөө яг хүн шиг байлгадаг. Тэг гудамжинд залбин гүйж явах нохоо гэж нэг ширхэж байхгүй. Нохоо алга бол ямар нэг хүн сул нохоо гүйж явж ивэл барьж аваад манай байгууллагад ихрээ өгчдөг. Тэгэд нохоонд чип суулгасан байдаг. Тэрийг уншуулад гэрээ хаягаар нохоо ч энд байж шүү гэд гэрээ эцэст нь хурж ир нохоо аваа явчихдаг. Тэр бол өдрийн од шиг. Тэгэхээр танаа нийгэмдэгч одоо энэ төрийн байгууллага байна уу? Төрийн бас байгууллага байна уу? Тал хувь нь хувийн байгууллага, тал нь төрийн байгууллага байна. Нэг талаас бизнесийн төр тусалцаа үзүүлж шүү дээ. Улс тусалцаа үзүүлж байна. Тодорхой нэг хэсэг нь хувь дээр байгаа даа. Жишээл Сан Франциско хотын оршин суугч нохоон сертификатад $27 жил төлдөг гэдэг гэж шүү дээ. Тэгэхээр энэ ч бас төлбөртэй байдаг байна тийм ээ. Одоо тэр нохоо алга болгох гэдэг асуудлыг одоо байхгүй болгохын төлөө тухайн тэр нохооны эзэд бол тодорхой хэмжээний мөнгө төлж шүү дээ. Тэгээ хүнд одоо нохоо өргүүлнэ гэдэг хэрэг дээр зарж л байна л да. Тэгэхээр ямар үнэтэй байх вэ шил энэ нохоо? Нохоо янз янзын үнэтэй байгаа. Том нохоо авах, жижиг гүлэг авах үед. Гэхдээ ерөнхийдөө $150-200 үнэтэй хувь үнд зард. Гэхдээ нохооныхаа үйлдвэр шалтгаалдаг шүү дээ. Цэвэр үйлдвэрийн нохоо худалдаж авахаар бол жоох айхуу хүнтэй. $100 нэг хэтэрхгүй дээ ер нь. Тэр юуг энэ тариф юмнуудыг харж байхад ингээд байна шүү дээ. 5 сараас доош бол $400, 5 сараас дээш бол $175 орчим гээд ингээд багасаа явчихж шүү дээ. Багасаа явчихж. Жаахан бүр болохоор багасаа явчих. Ахмад одоо муур ахмад өгшөрдсөн нохоо өдрийг бол 7 үнэгүй гэдэг. 7 наснаас дээш нохоог бол улсуудад үнэгүй өгч байгаа. Залуу жижиг гөлөгнүүдийг бол тэгж тодорхой хэмжээний мөнгөөр зарж борлуулдаг. 7-оос дээш насны нохоо муур авах гэсэн улсууд бол үнэгүй өгөө явуулчихдаг. За ерөнхийдөө цаг нэлээ явж боллоо. Тэгээд нохоог түрүүн Батмунхын ярианд гарлаа одоо өргөж аваад хүний нэргүүл явчихж штэ Америкт бол тийм ээ. Тэгээд Монголд бол одоо нохоо өөрийн нохооны нэр гэж байдаг.
Сүүлийн үед бас энэ хэлбэр рүү хүний нэрмээр өгдөг тийм илүү ороод байна уу юу? Ер нь яаж нэрлэдэг байсан нохоогоо? Яг нохоо нэршлэл гэдэг юм уу? За хүний нэршлэл гэдэг юм бас яг нэг түүхэн үетэй. За энэ юу гэж хэлэх гээд нэг бол социализмын үед бол манайд бас нэг яг орос нэртэй хүмүүс хэсдэг шүү дээ. Яг тэр шиг нохоо нэрнүүд бас ингээ үе үед бас жоохон өөрчлөгдөж байна гэж харагдтыг. Одоо болохоор нөгөө Монгол нохоо холбооноос үржлийн газруудад бол нэг тийм нэг их нохоонууд одоо бүгдээрээ нэг үсгээр эхэлсэн байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Нэг тиймэрхүү юмтай. Тэнгүүд одоо зэв гэдэг одоо нэр өгчлөх юм бол зэлэн мэлэмч гэдэг юм бол бүдрэл зээл болох нь л тий. Тэнгүүд ч одоо ингээ нөгөө нэг үржээд нохоо ингээ нэлээ ингээ жил болгонд үржээд эхлэхлээр ч нөгөө сүүлдээ нөгөө нэрний хомсолт орж эхэлнэ. Тэгээ ер нь бол жоохон хомсолт орсон байгаа нь харагддаг. За нохоо сонирхогчдын групп дээр харж байхад одоо ийм үсгээр эхэлсэн нохооны нэр одоо яагач л гэдэг. Тэгээ ер нь ингээ харж байхад бол бас одоо ерөөд хүний нэрлэл бол орцсон байгаа тохиолдлууд бол нэлээд байх. Гэхдээ яг энэ бол угаасаа одоо нохотыг одоо чипчүүлээд пассвордчулж байгаа зүйл учраас одоо бас цаанаас нь бас хүчээр шаардж чадлаа шиг байна л да. За өнөөдөр бас бид нар нохоо төр дундаа Монгол нохоотой холбоотой, нохоо соёлтой холбоотой энэ сэдвээр дээр ярилцлаа. За энэ сэдв явж хүн одоо өөрөө байгалийн амьтны хувьд ер нь байгаль орчинтойгоо харьцах, байгаль орчноо амьд амьтны хайрлах энэ үзэл бол эртний үеэс одоо уламжлуулж ирсэн энэ нэг том соёлын нэг хэсгээ гэж ингэж үзэж болохоор байна. Тэгээ ер нь бол монголчууд ялангуяа 13 дугаар зууны үед дэлхийн хэмжээнд их гүрэн байсан энэ үндэсний хувьд бол энэ нохооны түүх бол эртний түүх болж ирсэн байна. Ер нь одоо их үндэстэн бол дандаа өөр өөрийн одоо тийм зүйлүүдийг л бий болгосон байх нь да. Жишээлбэл Монгол диалект л одоо Монгол дээлийн юу дотор л өөр үгэн байхтай адилхан Монгол нохоо ихтэл дэлхийн үйлдвэрийн 4 зураг үйлдвэр дотор үндэ хаанч давтагдахгүй бий даасан эртний үйлдвэр гэдэг нь бас тодорхой болоод ороод ирж байна тийм ээ. Энэ бол одоо их үндэстэн байсны нэг том шалгуур, нэг том үнэлгээ болов юм гэж бодож байна. Тэгээд ер нь байгаль орчноо хайрлахын тулд, амьд амьтныг хайрлахын тулд эртнээс одоо уламжилж ирсэн энэ нохоон соёлыг, энэ уламжлалыг үргэлжлүүлж энийг цааш нь яг Монголын энэ уламжлал хэлбэрээр нь хадгалахын тухайд бид нар энэ чиглэлийн сурчлагаа судалгааг нэлээд хиймээр санагддаг юм. Ялангуяа сүүлийн үед одоо Монгол судлалын холбоо бий болсон, энэ олон улсын нохоо судлалын холбоотой болсон энэ бүхэн бол нэг том дэвшлээ гэж ингэж харж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт энэ нохооны соёлын тухай ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэгт маань Эрдэнэ мэлгээний ажилтан Батболд нохоо судлаач Батмөх маань оролцлоо. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Шинжлэх ухааны таны мэдхүйн судлах тухайн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр жаргаж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.